За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Төрийн албаны зөвлөлийн үндсэн өөрийн бүтээгдэхүүн, брэнд бүтээгдэхүүн болсон 7-4-10 сургалтын энэ оны ээлжид сургалт маань өнөөдрөөр эхэлж байна. За энэхүү сургалт маань анх эхэлсэн цагаас ахуулаад 127 дахь удаагийн сургалт эхэлж байгаа. Тэгэхээр бас нэлээд урт хугацааны түүхтэй ийм сургалт байгаа. За өнөөдрийн сэдвийг та бүхэнд захимаар хүргэчихсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг өнөөдөр бол төрийн албан хаагчдын чадамжийн хүрээний ерөнхий мэдээлэл, чадамжийн хүрээг онцлогоо судалгааны дүнгээс та бүхэнд мэдээлэл хүргэх болно. За чадамж гэдэг асуудал маань ерөнхийдөө хувь хүндч тэр төрийн албан хаагчид тэр ямар нэгэн үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэх шаардлагатай мэдлэг нь, чадвар нь, хандлага нь, туршлагын цогц байх энэ ойлголтыг бол бид хэлээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол юугаа мэддэг, яаж хийдэг, хэрхэн ханддаг энэ бүгдийн нийлбэр нь бол чадамж болж байна гэж бид ойлгодгоо. За өнгөрсөн хугацаанд бид өнгөрсөн оны төгсгөлөөр 12 дугаар сард энэхүү мэдээллийн цагийнхаа хүрээнд төрийн албан хаагчдад чадамжийн хүрээний агуулга, зорилго, хэрэглээг таны мэдэх, бусад улс оронд энэ чадамж гэдгийг хэрхэн ойлгодог, энэ чиглэлээр их мэдээллийг хүргэсэн. За түүний дараагаар төрийн захиргааны албан хаагчдад чадамжийн хүрээний чиглэлээр төвшин тогтоох, онцлох ийм үзлэгийг явуулаад та бүхний мэйл хаягт бас үнэлгээч нь оччихсон. Хувь хүн өөрийгөө үнэлгээд ингээд явж байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ чадамжтай холбоотой асуудлынхаа дараагийн мэдээллийг бид цуврал маягаар өнөөдөр хүргэхээр тэр тусмаа энэ оныхон эхний мэдээллийг чадамжид суурилсан мэдлэгээр хүргье гэдэг ийм зорилтыг тавиад ажиллаж байгаа. За өнөөдөр төрийн албан хаагчийн чадамжийн хүрээний ерөнхий мэдээллээр төрийн албаны зөвлөлийн гишүүн Төгс Цэнгэл дарга та бүхэнд товч мэдээлэл хүргээд төрийн захиргааны албан хаагчдын чадамжийн онцлогоо судалгааны дүнгийн талаарх танилцуулгыг төрийн албаны зөвлөлийн ажлын албаны сонгон шалгаруулалтын газрын даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэж байгаа манай ахлах референт Алтан баг нь мэдээлэл хүргэхээр бид ингээд төлөвлөсөн байгаа. Ингээд цаг ёсоор төрийн албан хаагчийн чадамжийн хүрээний ерөнхий мэдээллийг хүргэнэ үү хэмээн Төгс Цэнгэл гишүүнийг дэлгэцэн тулан микрофонд урьж байна. За баярлалаа Бат сайхан дагта. За төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг ээлжит 7-4-10 цахим уулзалтад оролцож байгаа эрхэм төрийн албан хаагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгын хүрээнд бол чадхуйн зарчмыг хэрэгжүүлэх, өр нөлөөг дээшлүүлэх, за албан хаагчдын ёс зүй мэдлэг ур чадрыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 309-р тогтоолоор төрийн албан хаагчийн чадамжийн хүрээг бол шинжилэн баталсан. За төрийн албаны зөвлөлөөс чадамжийн хүрээг шинжилэн баталсантай холбогдуулан төрийн захиргааны албан хаагчдын чадамжийн төвшинг тогтоох сургалт төгслийн хэрэгцээг оновчтой тодорхойлох зорилгоор төрийн захиргааны 19,024 албан хаагчийг 2026 оны 1-р сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр онцлогоо судалгаанд хамруулж тэдний чадамжийн өнөөгийн төлөв байдлыг үнэлж үзсэн. Онцлогоо судалгааны сорилыг төрийн албан хаагчийн чадамжийн хүрээнд тусгагдсан 12 чадамжийн шалгуураар төрийн захиргааны албан тушаалын тэргүүн, эрхэлсэн, ахлах, дэс, туслах түвшинлийн ангиллал бүрд ялгаатай даалгавар боловсруулан зохион байгуулснараа онцлогтой. За онцлогоо судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийж үзэхэд бол төрийн захиргааны албан хаагчийн чадамж дунджаас дээш харьцангуй тогтвортой түвшинд байна гэсэн дүн гарсан байгаа. За энэ онцлогооны гүйцэтгэл маань бол байгууллагын чиглэлэг, салбарын онцлог, за албан тушаалын ангиллал төрөл, ажлын туршлагаас тодорхой хэмжээгээр хамаарч байна. За эрхэлсэн болон ахлах түвшинлийн ангиллын албан хаагчдын үнэлгээ харьцангуй өндөр боловч бодлого боловсруулах, стратегийн төлөвлөлт, дүн шинжилгээ хийхтэй холбоотой дэд чадамжийг цаашид хөгжүүлэх шаардлагатай гэдэг судалгаа гарсан. За онцлогоо судалгаанд хамрагдсан албан хаагч бүрийг хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системийн төрийн албан хаагчийн портал дэд системд өөрийн эрхээрээ нэвтэрж хувийн онцлогооны дүн, за чадамжийн үнэлгээг үзэх боломжоор хангасан нь үр дүнтэй болсон. За учир нь төрийн захиргааны албан хаагч бүр өөрийн чадамжийн үнэлгээг улсын дундчтай харьцуулж үзэх, за цаашид суралцах чадвараа сайжруулах чиглэлээр өгсөн зөвлөмжтэй танилцах боломжийг бий болгосон. За онцлогоо судалгааг зохион байгуулсны үр дүнд төрийн захиргааны албан хаагчийн чадамжийн өнөөгийн түвшинг тодорхойлж, за цаашид хөгжүүлэх шаардлагатай чадамжийг илрүүлэх, за хүний нөөцийн
хөгжлийн бодлогыг төлөвлөх, за сургалт хөгжлийн агуулга хөтөлбөрийг бол шинжлэхэд бол суур өгөгдөл, дата мэдээллийг бол бүрдүүлсэн нь бол ач холбогдолтой юм аа. За төрийн албаны зөвлөлөөс 2026 оны 4-р үйлрэлд бол төрийн тусгай албан хаагч, за мөн төрийн үйлчлэгээний байгууллагын төсвийн шууд захирагч нарыг шинжилэн баталсан чадамжийн хүрээний шалгуураар онцлогоо судалгаанд бол хамруулахаар бол төлөвлөн ажиллаж байна. За төрийн захиргааны албан хаагчдаас авсан онцлогоо судалгааны үр дүнгийн мэдээлэл зөвлөмжөд бол суйрлан төрийн захиргааны албан хаагчийн сургалтын хэрэгцээг тодорхойлох, за сургалтын хөтөлбөр агуулгыг шинчлэх, за хүний нөөцийн бодлого, за төлөвлөлт, гүйцэтгэл, үнэлгээг сайжруулах чиглэлээр бол засгийн газартай бол хамтран ажиллаж байна. За ингээд төрийн захиргааны албан хаагчийн чадамжийн нөхцөл байдлыг тодорхойлсон онцлогоо судалгааны ерөнхий төв зөвлөмжийг сонгуульч сургалтын газрын даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч Алтан Баган танилцуулнаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. За бид энэ ажлыг ер нь 6 бүлэг ажил болгон зохион байгуулсан байгаа. За яг ямар хүрээнд энэ онцлогоо судалгааг явуулах юм бэ гэгээд чадамжийн хүрээгээ тодорхойлж өгсөн байгаа. За түүний дараагаар бид яг энэ чадамжийн хүрээ онцлогоо судалгаанд яг төрийнхөө 4 ангиллын албан хаагчдын аль ангиллын албан хаагчдыг хамруулах юм бэ? За тэр дундаа төрийн захиргаагаа хамрууллаа гэж үзэхэд хамруулсан төрийн захиргааны албан хаагчдынхаа тодорхой бүлэгсийг хамруулах уу, бүгдийг хамруулах уу гэдгийг шийдвэрлээд за бүх төрийн захиргааны албан хаагчдын хүрээнд энийг онцлогоо судалгааг зохион байгуулъя гэж бодлогын шийдвэр гараад за түүний дагуу бид нэр хамрах хүрээгээ тодорхойлчлоод мөн чадамжийн хүрээгээ тодорхойлчлоо. Одоо онцлогоо судалгааныхаа үндсэн материал болоод судалгаа авах дэвтрийг боловсруулсан байгаа. За түүний дараа цуглуулсан өгөгдөл дээр бид нэр ажиллаад дүгнэлт зөвлөмж боловсруулад тухайн дүгнэлт зөвлөмж дээр үндэслээд цаашид авах арга хэмжээний саналуудаа нэг хүчлэн боловсруулад ажиллаж байна. За та бүхэн мэдж байгаа сая төгсөнгөлөг шүү маань бас хэлж байна. За чадамжийн хүрээг 12 чадамжаар баталсан 12 чадамжийн хүрээ маань дотроо 39 дэд чадамжтай байж байгаа. За энэ чадамж 12 чадамжийг бол бүгдийг нь хамруулъя. За бүгдийг нь хамруулахдаа 39 дэд чадамжийг аль болох хамруулъя гэдэг зорилт тавьсан. За энэ судалгааны зорилгын хүрээнд болохоор бид нар ямар зорилтуудыг дэвшүүлсэн бэ гэхээр ер нь төрийн захиргааны албан хаагчдынхаа чадамжийн ерөнхий гүйцэтгэлийн түвшинг тодорхойлж үзье. Бидний энэ боловсруулаад баталсан чадамжийн хүрээтэй харьцуулаад үзэхэд төрийн захиргааны албан хаагчдын маань өнөөгийн түвшин ямар байгаа юм бэ гэдгийг тодорхойлж үзье. За дэд чадамжуудаа бид нэр дотор нь 3-аас 4 дэд чадамжид ангилж хувааж үзээд байгаа. Энэ дэд чадамжуудынхаа хоорондын хамаарал, уялдаа холбоог ямар байна гэдгийг судалж үзье. За албан тушаалын ангилал тус бүрийн гүйцэтгэлийн тодорхойлж үзье. За төрийн албаны чадамжийн тогтолцоонд илэрч эрсдлийг тодорхойлъё. Бид нэр одоо энэ чадамжийг батлаад албан тушаалын тодорхойлтуудад тусгаад сургалтын хэрэгцээгээр тодорхойлоод за түүний дагуу сургууль зохион болоод тусгай шалгалт, ерхий шалгалтуудад эдгээрийг ашиглана. Тэгэхээр эдгээрт ашиглаад ирэхэд эрсдэл байхаар байна уу гэдгийг тодорхойлж үзье гэж тогтоод за энэ чадамжийн хүрээний үндсэн дээр онцлогоо судалгаа зохион байгуулъя гэж шийдвэрсэн байгаа. За тэгээд үүний үндсэн дээр төрийн албаны 4 ангилд хамаарч байгаа нийт албан хаагчдыг хамруулах уу эсвэл тодорхой бүлгийг хамруулах уу гэдэг дээр судалгаа хийж үзээ. За хамгийн ихэнд бид нэр чадамжийн хүрээг батлахдаа төрийн захиргааны албан тушаалын ангиллал төрөлтөө уялдуулж баталсан байгаа. Удирдах гүйцэтгэх түшимлийн ангиллал тус бүрээр. Тэгэхээр бид нэр төрийн захиргааны албан тушаал дээр дэлгэрэнгүй баталсан учраас энэ төрийн захиргааны албан хаагч дээр эхний ээлжинд онцлогоо судалгааг зохион байгуулъя гэдэг онцлогоо судалгаа зохион болсон байгаа. Нийтдээ 21350 албан хаагч байгаа. Энэ бол 2024 оны статистик тоо мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ тоо мэдээлэл дээр үндэслээд бид нэр энэ төрийн захиргааны 21000 албан хаагчийг хамруулах нь зүйтэй гэж үзсэн байгаа. За энэ захиргааны албан хаагчдаас авах сорил даалгаврыг бид нэр боловсруулад амруулсан байгаа. 3 ээлжээр зохион байгуулсан онцлогоо судалгааг нийт хамрагдах ёстой албан хаагчдын 91% нь хамрагдсан буюу 19025 албан хаагчийн дата мэдээллийг цуглуулж чадсан байгаа. За эдгээр чадамжуудыг 12 чадамж тус бүрээр нь бид нэр төрийн албаны зөвлөлийн цахим хуудсан дээр нэгдсэн дүн мэдээг байршуулсан гэсэн. За сонирхсон иргэн албан хаагч бүр
За төрийн албаны зөвлөлийн цахим хуудасны дашборд гэсэн хэсэг дээр ороод нэгдсэн дүн мэдээлэлтэй танилцах боломжтой байгаа. Тэрийг нийтэд ил тавьсан байна. За мөн хувь хүний дүнг бол зөвхөн өөрийн эрхээрээ ороод танилцах боломжтой байгаа. За төрийн албаны зөвлөлөөс ямар бодлого баримталж байгаа гэхээр энэ цуглуулсан хувь хүнтэй холбоотой мэдээллийг бол хувь хүнээс өөр ямар ч төвшөнд задруулахгүй, ямар ч төвшөнд мэдээллийг хүргэхгүй. Харин нэгдсэн дүн шинжилгээ хийсэн судалгаа мэдээллүүдийг бол холбогдох, бодлогын шийдвэр гаргах, за судалгаа шинжилгээнд ашиглахад эдгээр мэдээллүүдийг бол хүргүүлээ явж байгаа. Нэгдсэн дүн мэдээлэл гэдэг нь болохоор салбараар, за байршлаар, за түшмэлийн ангиллуудаар холбогдох мэдээллүүдийг бол хүргээ явж байгаа. Тэрнээс бол нэг албаагчийн мэдээллийг бол тэгж задруулж дэлгэж хүргэхгүй байгаа. За бид нэр дэвтэр буюу материал, онцлогоо судалгааны материалуудыг бол 9 төвшөнд авч үзсэн байгаа. Төрийн захиргааны албан тушаалыг 9 ангилаад эдгээр албан тушаалууд дээр бүх хүний онцлогоо судлаа өөр байсан гэсэн. Тэгэхээр одоо жишээ нь эрхлэн түшмэлийн удирдахыг бол нэгдсэн дундч үнэлгээг бол эрхлэн түшмэлийг гүйцэтгэхийн нэгдсэн дундчтай бол харьцуулахад бол хязгаарлагдсан бол яагаад гэвэл эдгээр тавьж байгаа чадамжийн шалгуурууд өөр, эдгээрээс авсан онцлогоо судалгааны дэвтэр материалууд маань өөр байгаа. За нийтдээ бол бүхнээс бол авах тэр асуулгын тоо бол адилхан 30 бай, хариулах хугацаа бол адилхан 60 бай гэдэг дээр бол тогтсон. За түүний үндсэн дээр эдгээр дэвтэрэлтүүдийг бол боловсруулад онцлогоо судалгааг бол зохион байгуулаа явсан. За 12 чадамжийн хүрээг бид нэр бүгдийг нь бол тодорхойлж үзье гэдэг зорилтыг бол өмнөө тавьсан. За нэг удаагийн онцлогоо судалгаагаар бол яг тухайн хүнийхийг бол бүрэн үнэлэх бол хязгаарлагдсан бол тэгэхээр яг өнөөдрийн төвшөнд бидний баталсан чадамжийн үүрэг тайлбарлахад таны төвшин ямар байна гэдгийг тодорхойлж үзээд за энэ онцлогоо судалгааг бол ер нь цаашид бол тогтмолжуулах зүйтэй таны ахиц ямар байна, танд шаардлагатай хэрэгцээ судалгаа ямар байна гэдэг ажлуудыг төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх үүднээс энэ судалгааг зохион байгуулж явж байгаа. За онцлогоо судалгааны асуултууд маань дотроо сонгох хэлбэрийн даалгавар, нөхөх хэлбэрийн даалгавар, харгалзуулах хэлбэрийн даалгавар, алхамтай процесс хэлбэрийн даалгаврууд гээд олон төвшөнтэй байж байгаа. Одоо бидний тусгай шалгалтанд ашигладаг ер нь төрийн албаны шалгалтанд тогтцоо ойлголтоор бол нэг зөв хариулттай сонгох хэлбэрийн сорил даалгаврууд байдаг. Энэнийг бол эвдсэн, шин төвшөнд гаргасан тийм даалгаврууд бол энэ онцлогоо судалгааны материалд бол ирсэн байгаа. За яг үүнтэй адилаар цаашид ер нь төрийн албаны ерөнхий шалгалт болоод тусгай шалгалтын агуулгууд бол зохицоороо шинжлэх ажлыг бол хийгээ явж байгаа. За үүнтэй холбоотойгоор дэвтэр материалтай холбоотойгоор бид нар блупринт гэдэг шинэ ойлголт бол яг энэ төрийн албаны шалгалт онцлогоо судалгаанд цаашдаа нэвтрээд явна. Үүнтэй холбоотойгоор болохоор яг аль чадамжийн хүрээнээс ямар төвшний даалгаврууд авахын, за энэ нийт тухайн онцлогоонд маань хэдэн хувийг эзлэх вэ гэдэг бүтцийг бол нарийн тооцож үзэх тийм шаардлагууд бол гарч ирсэн. Тэгэхээр бол яг одоо энэ онцлогоо судалгааг авах материалыг бол нэлээд нухацтай, за хөндлөнгийн багийг ажилуулж, за хөндлөнгийн багийн боловсруулсан даалгавруудтай танилцаад, за энэ яг бидний тавьж байгаа зорилтын нийцэх үү гэдэг дээр үнэлт дүгнэлт өгөөд, за түүний үндсэн дээр бол за яг энийг бол ашиглах нь хамгийн боломжтой хувилбарууд нь энэ байна гэдээ хувилбарыг боловсруулад тухайн материалын бүтцийг бол тодорхойлж өгсөн байгаа. За яг энэ чадамжийг оншилж байгаа нийт дэвтрийн маань, материалын маань бүтцийг тодорхойлохдоо яг чадамжийн хүрээ баталсан олон улсын туршлагуудыг судалж байсан тэр улсуудынхаа туршлага дээр бид нэр бас үндэслэсэн байгаа. За Финланд, Канада, Хятад, Украин, Сингапур, Солонгос, Япон гэх мэт улсууд дээр яг ямар энэ бидний тавиад байгаа 12 чадамжийн хүрээ маань тодорхой улсууд дээр ямар хувь хэмжээтэй шаардлагатай байгаа юм бэ гэдэг тооцоо судалгаан дээр үндэслээд өөрийн улсын яг энэ онцлогоо судалгааны блупринтийг бол боловсруулсан байгаа. За эдгээртэй харьцуулаад үзэхэд бол ёс зүйн үнд зүйл гэдэг зүйл бол хамгийн их хуваар тавигдсан байна гэдэг
судалгаан дээр үндэслээд за нийт онцлогоо судалгааны маань даалгаврын эзлэх хувийн бол 17 орчим хувийг бол жишээ нь ёс зүйн зүйл эзэлж байгаа жишээтэй. За бусад 12 чадамжуудын маань эзлэх хувь бол ойролцоо байхаар ингэж боловсруулж авсан байгаа. За бид нар ингээд сорил даалгавруудыг боловсруулад үзэхлээр энэ найдвартай байдлын үзүүлэлт гэдэг нэг үзүүлэлт байдаг. За энэ үзүүлэлт маань яг ямар учиртай вэ гэхлээр энэ тухайн даалгавар хариулсан хариултууд дээр дүн шинжилгээ хийгээд үзэхлээр Кромбач альфа коэффициент гэдэг нэг коэффициент байдаг. За энэ нь бол 0.6-аас дээш байвал энэ бол найдвартай байдлын үзүүлэлт хангалттай байна гэж үздэг. За бидний яг энэ авсан онцлог судалгааны дүгнэлтэн дээр дүн шинжилгээ хийгээд үзэхлээр удирдлагын тэргуун түшмэл дээр бол тэг 81 буюу хамгийн найдвартай байдал нь бол хангагдчихжээ. Бусад үзүүлэлтүүд дээр 0.7-оос өндөр байгаа нь ер нь найдвартай байдлын үзүүлэлт бол нэлээд сайн хангагдсан байна. Энэ бол онцлогоо судалгааны үр дүнтэйг бол нийцэж байна гэдэг бол дүгнэлтийг бол гарч ирсэн байгаа. Тэгэхээр бидний авсан агуулга болоод энэ бүтэц маань болохоор ер нь найдвартай байдлын үзүүлэлтийн хувьд ч тэр за доторх агуулга эзлэх жингийн хувьд ч тэр ер нь найдвартай байдлын үзүүлэлт нь хангалттай байгаа учраас энэ дээр үндэслээд холбогдох судалгаа дүн шинжилгээнүүдийг хийгээд цаашид авах арга хэмжээний санал болоод бодлогын зөвлөмжүүдийг бол гаргаж болоход бол боломжтой юм байна гэдэг дүгнэлтийг эхний ээлжинд хийж үзсэн байгаа. За тэгээд нэгэнт бидний авсан цуглуулсан дата маань найдвартай байдлын үзүүлэлт нь хангалттай байгаа учраас тухайн датан дээр холбогдох судалгаа шинжилгээнүүдийг хийж үзсэн. За мөн энийг бол төрийн албаны зөвлөлийн захин хуудсан дашбордын хэсэг дээр бол нэлийн дэлгэрэнгүй тавьсан байгаа. Та бүхэн сонирхож үзээгүүл төрийн албаны зөвлөлийн захин хуудас руу ороод дашбордын хэсэг байгаа. Төрийн албаны мэдээлэл тайлангийн портал гэдэг цэс байгаа. Тэр лөө ороод үзэхлээр чадамжийн хүрээний онцлогоо судалгаа гэдэг цэс байгаа. Тэн дээр дараад үзвэл за энэтэй холбоотой тайлан судалгаанууд маань байж байна гэсэн. За түрүүн ерөнхий мэдээлэл дээр дурддагжсэн улсын дундаж бол 70-аас дээш хувьтай байна. Ерөнхийдөө чадамжийн өнөөгийн түвшин боломжийн хэмжээнд байна гэдэг тайлан судалгаанууд гараад ирсэн. За яг энэ онцлогоо судалгааны дэвтэр материалууд маань түвшинлийн ангилал болоод албан тушаалын төрлүүдээр харилцан адилгүй байгаа учраас нэг түвшинлийн ангиллыг нөгөөтэй харьцуулж үзэх нь өөрөө хязгаарлагдмал гэдгийг та бүхэн ойлгоорой. Одоо жишээ нь хамгийн өндөр нь ахлахын гүйцэтгэх байна. За энэ бол туслахын гүйцэтгэлтэй харьцуулаад үзэхэд бол өндөр байна гэхэлэр энэ чадамжийн хүрээ бол энэ туслахын гүйцэтгэхээс өндөр байна гэдэг дээр үнэлт дүгнэлт өгөх нь бол өрөөсгөл шүү. За энэ яг ахтлах түвшинлийн гүйцэтгэхийн дундаж улсын дундаж гараад ирчихэж байгаа. За та ахлах түвшинлийн гүйцэтгэх албан тушаалтан бол энэ улсын дундажтай өөрийгөө харьцуул үзвэл илүү үр дүнтэй гэсэн. За би улсын дундажтай харьцуулаад үзэхэд энэ 12 чадамжийн маань энэ үзүүлэлтүүд бол харьцангуй бага байна. Энэ үзүүлэлтүүд бол харьцангуй өндөр байна гэдгийг бол энэ дашбордын хэсгээс та өөрөө тулгалж за өөрийгөө онцлох ажлуудыг хийж үзээд за би энэ чадрууд дээр анхаарах шаардлагатай юм байна гэдэг өөрийн карьер хөгжлөө бол төлөвлөөд явах боломжийг бол бүрдүүлж өгсөн байгаа гэсэн. За мөн төрийн албан агчийн портал хэсгээр нэвтэрч үзээд өөрийнхөө дэлгэрэнгүй дүгнэлт болоод танд өгсөн үнэлэлт зөвлөмжүүдтэй бол дэлгэрэнгүй танилцаад явах боломжтой байгаа. Тэгэхээр төрийн захиргааны албан агчид маань яг энэ порталын хэсэг дээр ороод улсын дундаж болоод өөрийнхөө үнэлгээтэй танилцаарай гэж хэлэхээр байна. За бусад төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч болоод төрийн тусгай албан хаагчдын хүрээнд болохоор 4-р улиралд яг энэ зарчим энэ жишгийн дагуу онцлогоо судалгааг бол зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгацсан ажиллаж байна. За авах арга хэлбэрийн хувьд болохоор бид нэр хамгийн бага зардлаар хамгийн богино хугацаанд хамгийн цөөн хүн хүчийг ашиглах боломжтой хувилбар дэд үтцийг ашиглаад төрийн захиргааны албан агчдыг бол онцлогоо судалгаанд хамруулсан байгаа. За яг энэ арга барилаараа дэд үтцээрээ явах уу эсвэл өөр дэд үтцээр явах уу гэдэг бол яг тухайн үеийн төлөвлөлтийг гаргах үед бол шийдэгдэж явна гэсэн. За яг энэ онцлогоо судалгааг зохион байгуулахдаа сонгуульч сургалтын газараас бол 3 бүлэг дэд ажлын хэсгийн төлөвлөгөө гаргаад тухайн төлөвлөгөөнүүдээр өөрийн салбар зөвлөлүүдээр дамжиж төрийн бүх байгууллагуудад мэдээлэл өгөөд ажиллаад явсан байгаа. Мөн тэр жишгээрээ
онцлогоо судлаад зохион байгуулна гэсэн. За албан тушаалын төрлөөр аваад үзэхлээр дараах үзүүлэлттэй харагдаж байгаа. За албан тушаалын ангилал ажлын цар хүрээ хариуцлагын түвшин шийдвэр гаргах эрхэмлэлтэй холбоотой байдаг. За албан тушаалын төрлөөр түшмэлийн ангиллаар хийсэн шинжилгээ маань дараах байдалтай харагдаж байна. За энэ шинжилгээг болохоор яг тэргуун түшмэлд хамрагдсан нийт албан агчдын маань улсын дундаж энэ гарч ирж байгаа гэсэн. За эрхлэн түшмэлд хамрагдсан нийт албан агчдын маань улсын дундаж 66.2-тэй. За ахлах түшмэлийн улсын дундаж бол 60.8 гэдэг. Албан тушаалын ангиллал болоод төрлүүдээр тодорхой үр дүнгуудыг гаргасан байгаа. За мөн чадамж тус бүрээрээ бид нэр эдгээр үзүүлэлтүүдийг гаргаж ирж онцлогооны судалгааны үр дүндээ маань гарч ирсэн. Хамгийн өндөр гүйцэтгэлтэй 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй чадамжууд бол гадаад хэлний мэдлэг, мэдлэг хэрэглээ, багаар ажиллах, за мөн монгол хэл бичгийн мэдлэг хэрэглээний чадвар бол өндөр үзүүлэлтэд үнэлэгдсэн байгаа. Энэ бол нийт онцлогоо судалгаанд хамрагдсан 19,000 гаруй албан агчдын дундаж үзүүлэлтээр ингэж гарч ирсэн байна. За хамгийн бага үнэлэгдсэн 51%-тай байна, мөн 60%-тай ойролцоо 68%-тай үнэлэгдэж байгаа, 89-тай үнэлэгдэж байгаа чадамжууд байгаа. Энэ болохоор манлайлах, за мөн инновац шинийг санаачлах. За эдгээр чадварууд маань нийт төрийн захиргааны албан агчдад маань тимч сайн биш байна гэдэг үр дүнг бид нэр эндээс олж харж байгаа учраас одоо нөгөө төрийн захиргааны албан агчдад зориулж байгаа богино дунд хугацааны сургалтууд, багц сургалтуудад эдгээр чиглэлийн чадамжуудыг эзэмшүүлэх сургалтуудыг, агуулгуудыг, хөтөлбөрүүдийг нэлээд түлхүү тусгах шаардлагатай байна гэдэг мессеж дохиог бид нэр эндээс аваад за мөн сургалтын хөтөлбөрийг шинжлэх ажлыг удирдлага ахтамтай хамтраад, засгийн газартай хамтраад шинжлэх ажил яг энэ цаг мөчид хийгдэж байгаа. Энд ажлуудад бол эдгээр судалгаа шинжилгээнүүд маань бодиттой, за нэн шаардлагатай, чухал ач холбогдолтой ийм датануудыг бид нэр цуглуулсан. Тэн дээр үндэслээд цаашид авах арга хэмжээний саналуудаа боловсруулад явж байна гэсэн. За мөн байршлын хувьд аваад үзэхлээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны албан ажиллаж байгаа төрийн захиргааны албан агчдын дундаж үнэлгээ бол 7398 байгаа маань. Яг аймгийн төвдөр байгаа төрийн захиргааны албан агчдын маань үнэлгээ 7229%-тэй. Суманд үйл ажиллагаа зохион байгуулж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны албан агчдын маань үнэлгээ 718%-тэй байгаа маань. Тэгэхээр бид нэр аслагдсан сум орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан агчдын чадварыг дээшлүүлэх, чадамжийн хүрээг уялдуул тухайн албан агчдад сургалт нэн шаардлагатай байгаа юм байна. Энэ сургалтыг зохион байгуулахдаа үр дүнтэй байх. За түүний үр дүнд үндэслээд тухайн албан агчдын чадамжийг дээшлүүлэх онцгой анхаарах шаардлагыг үүсчээ гэдэг энэ мөн судалгаан дээрээс үндэслээд гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ судалгаа онцлогоог бид нэр аваад энд манай төрийн захиргааны албан агчд маань энд бодиттойгоор хандаад за цаг заваа зарцуулаад хандснаар яг энэ судалгааны цуглуулсан дата маань найдвартай байдалтай байгаа учраас цаашид авах арга хэмжээний саналууд маань нэлээд бодиттой тодорхой гарч ирж байгааг та бүхэн эндээс бол харж байна. За насны ангиллаар аваад үзэхлээр дунд иргэм насны буюу 20-29 насны төрийн захиргааны албан агчдын маань чадамж хамгийн өндөр буюу 76.5%-тай байгаа юм байна. Тэгэхээр бид нэр яг энэ насны ангиллал болоод байршил, за мөн хүүс салбаруудаар нь эдгээр датануудыг цуглуулсан байгаа учраас яг аль салбарт энэ чадамжийн онцлогоонууд маань аль чадварууд дээр тутамг байгаа даа гэдгийг эрсдэлтэй зэгүүдэд тодорхойлоод үзэж байгаа. Тэгэхээр тэдгээр чиглэсэн сургалт мэдээллүүдийг өгснөөр яг энэ чадамжийн маань үндсэн ажиллагаанууд маань хийгдээд сургалтын маань үйл баримтууд явагдаад сургалтууд хийгдээд явна гэсэн. За мөн ажилласан жилдээ бид нэр харьцуулж үзсэн байгаа. Ажилласан жилийн маань 1-5 жил за 10 хүртэлх жил ажиллаж байгаа албан агчдын маань чадамжийн
дундаж үнэлгээ бол өндөр байгаад байна. Тэгэхээр яг энэ ажилласан жилдээ уялдуулаад үзэхдээ тухайн салбарт нөгөө шилжих сэлгэх бодлогыг бид нэр яаж барих уу гэдгийг засгийн газартай зөвшөлдсөд шилжих сэлгэх журам дээр өөрчлөлт оруулах шаардлагатай тэрний үндслэл шаардлагууд бол эндээс гараад ирж байгаа гэсэн. За бид цаашид ер нь яг юу хийхээр төлөвлөж байгаа гэхээр за чадамжид суурилсан сургалт төгслийн хэрэгцээ тогтолцоогоо бид нэр бол бэхжүүлэх шаардлага гараад ирж байна. Хаана ямар сургалт, ямар агуулгаар явуулах шаардлагатай байна гэдгийг бид нэр олоод харчлаа. Тэгэхээр төрийн албаны сургалтыг зохион байгуулж байгаа байгууллагуудыг хэлбэрүүдийг энэ чиглэл рүү явуулах нэ. За дүн шинжилгээний ур чадварыг нийт төрийн захиргааны албан агчдад нэмэгдүүлэх энэ талын мэдлэг ойлголтыг өгөх сургалтууд бол нийт төрийн захиргааны албан агчдад шаардлагатай байна гэж дүгнэлт судалгаанаас бол гарч ирж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн сургалтуудыг бол 7-4-10 болоод энэ төрийн албаны сургалтын байгууллагуудаараа дамжуулаад явуулах нь зүйтэй юм байна. За туршлага хуримтлуулах мэдлэг дамжуулах механизмыг бол сайжруулах нэн шаардлага бол үүссэн байна гэдэг эндээс харж байгаа. Ажлын туршлагатай бид нэр харьцуулаад үзэхдээ ажлын туршлага өндөр байгаа дэрвэл яг тухайн зарим ур чадварууд хууль хэрэглээ энэ чадварууд өндөр байгаад байна. За анх орж байгаа туршлага бага албан агчдад бол энэ чадварууд бол харьцангуй бага. Тэгэхээр нөгөө менторшип хөтөлбөр эдрийг бол тухайн байгууллага дээрээ хэрэгжүүлэх нэн шаардлагууд бол үүсэт байна. За чадамжийн энэ онцлогоо үнэлгээг бол хүний нөөцийн удирдлагад бол цаашид ашиглах бол нэн шаардлагатай юм байна. Онцлогоо судалгааг бол нэг удаа хийгээд өнгөрөх биш. За тогтмолжуулах тодорхой хугацаанд давтамжтай хийгээд за тухайн төрийн захиргааны албан агчдын маань карьер хөгжил нь ямар байгаа юм. За сургалтын хөгжлийн төлөвлөлтүүд маань яг бодиттой яваад байна уугүй. Бид нэр сургалтуудыг энэ чадамжууд дутуу байна гэд чадамжийг ахиулах сургалт зохион байгуулалт тэр сургалтууд маань үр дүнтэй байна уугүй гэдэг оншилж үнэлт дүгнэлт өгөх цаашид энэ хөгжлийн төлөвлөлтүүдийн тодорхойлох энэ ажлуудыг бол хийх шаардлагатай байна гэд эдгээр дээр мөн төлөвлөлтүүд гараа явж байгаа. За мөн албан тушаалын томилгоотой уяах шаардлага. Бид нэр төрийн захиргааны албан агчдад бол үйл ажиллагаа үр дүн мэргэжлийн түвшингээд хагас бүтэн жилээр үнэлүүлж байгаа. Энэтэй мөн уяад за энэ дээр мөн тодорхой хэсгүүд дээр ур чадварын үнэлгээний оноонууд байж байдаг. Энийг яг энэ онцлогоотой уйж өгөх шаардлагатай юм байна. За мөн хангалттай маш сайн үнэлэгдэж байгаа албан агчдыг за албан тушаал дэвшүүлэх гэдэг зарчим руу бол явуулах нь зүйтэй. За мөн тухайн салбар болоод байгууллагын албан агчдын онцлогоон дээр үндэслээд тухайн байгууллагт болоод тухайн салбарт шаардлагатай байгаа ур чадвар, чадамжуудын талаар хэрэгцээг нь бид нар тодорхойлж өгье. За тэр салбарт шаардлагатай байгаа мөн сургалт хөгжлүүдийг бол төлөвлөж зохион байгуулъя гэдэг авах арга хэмжээнүүдийг бол зохион байгуулаад явж байна. За цаашид бол энэ чадамжийн үнэлгээг бол тогтмолжуулах бол нэн шаардлагатай юм байна гэдэг санал зөвлөмжийг бол боловсруулсан. За энийг төрийн албаны зөвлөлийн хуралдаанд мөн танилцуулсан. За үүнээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ бид төрийн албаны зөвлөлөөс бол төлөвлөд явж байгаа. За төлөвлөж байгаа ажлуудын маань хамгийн чухал нь бол мэдээж сургалт. За энэ чадамжийн үнэлгээг бол тогтмолжуулах нэн шаардлагатай байна гэсэн ийм ажлуудыг бол хийгээ явж байна. За ерөнхийдөө онцлогоо судалгаатай холбоотой өгөх мэдээлэл бол үүгээр дуусж байна. За онцлогоо судалгаатай холбоотой асуух асуулт байвал хариуллаад явъя. За баярлалаа та бүхэнд. Төрийн албан агчийн портлоор нэвтрэх гэхээр нэвтрэх эрх байхгүй байна гэж байна. Энэ болохоор тухайн байгууллага төрийн албан агчийн портал руу дан системээр нэвтэрж байгаа. Тухайн дан систем рүү болохоор яг байгууллагын маань хүний нөөцийн ажилтан эрхийг тавьж өгж байгаа. За энэ эрхийг хэрхэн тавьж өгөх вэ гэдэг заавар зөвлөгөө бол манай мэдээллийн нэгдсэн сангийн хэлтсээс бол тухайн байгууллагын хүний нөөцийн ажилтнуудад өгөгдсөн байгаа. Та тэгэхээр яг өөрийнхөө эрхтэй холбоотой асуудлыг бол хүний нөөцийн ажилтнаасаа тодруулаад асуучна гэсэн. За төрийн үйлчлэгээний албан агчдыг бол 4-р улирал төрийн тусгай албан агчтай хамтдаад зохион байгуулахаар төлөвлөө явж байгаа. За аргачлалаа батлаад хүний нөөцийн албан агчдад түүнийгээ танилцуулах уу байгууллагын хэмжээнд албан агчдын үнэлгээ мэдэх сургалт төгслийн төлөвөө боловсруулах зэрэгт ашиглах шаардлагатай байх гэж. За
төрийн албаны зөвлөлөөс бол үүнийг бол салбар болоод улсын дундаж нэгдсэн дүгнэлтийг бол гаргасан байгаа. Үүнийг бол Эхлээд засгийн газар удирдлагын хамтаа хамтраад сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг зохион байгуулаад явж байгаа. За үйлчлэгээний албаа гэгчдэг бол нийтээр нь хамруулах уу эсвэл төсвийн шуугчдыг хамруулах уу гэдэг дээр тооцоо судалгаа хийж байгаа. За чадамжийн хүрээг бол төр үйлчлэгээний хувьд бол удирдах, гүйцэтгэх, туслах гэх 3 төрлөөр төрийн албаны зөвлөлөөс баталсан байгаа. За энэ хүрээнд зөвхөн удирдах албан тушаалтнуудаас хав гүйцэтгэх албан тушаалтнуудаас хав гэдэг тооцоо судалгааг хийж байна. За нийт төр үйлчлэгээний бүх албаа гэгчдийг хамруулна гэвэл энэ хэр ачаал үүсэх вэ гэдэг тооцоон дээр үндэслээд бүгдийг хамруулах уу төсвийн шуугч удирдах албан тушаалтныг хамруулах уу гэдэг талаарх тооцоон дээр үндэслээд тухайн үед та бүхэнд мэдээллийг өгөө явуулна. Юванда бол энэ жил ингэж хязгаарлалтай хандж байгаа ч цаашид бол нийт 220 мянга төрийн албаа гэгчдийг бүгдийг тогтмол хамруулна, шат дараатай давтамжтай хамруулна гэдэг бодлогын шийдвэрийг бол төрийн албаны зөвлөлөөс гаргаа явж байгаа. Улсын их хурлаас удирдлагын томилогддог байгууллагуудын хувьд яах вэ гэж чадамжийн хүрээг. Улсын их хурлаас удирдлагын томилогддог, бүрэлдэхүүн томилогддог байгууллагын хувьд адилхан шүү дээ. Төрийн албан хаагч гэдэг агуулга категорид багтж байгаа болгонд энэ чадамжийн асуудал одоо хөндөгдөж чадамжаа дээшлүүлэх, чадамжтай болох, сургалт хөгжил, албан тушаалын тодорхойлолтоор болох ийм боломж нь бол байгаа гэсэн үг. Тэрнээс одоо яамаар нь, агентлагаар нь, аймаг сумаар нь бол ялгуурлах боломжгүй. Нийтлэг одоо бүгдд нь хамааруулна гэж ойлгоорой. За удирдлагын академийн урт багийн хугацааны сургалтын зардлыг одоо уян хатан нөхцөлтэй болгох талаар энэ төсөв зардал хэмнэлттэй байгаатай холбоотойгоор бол зарим талаар хүндрэл байгаа гэдгийг бас та бүхэн ойлгоорой. Удирдлагын академийн 26 оны сургалт хөгжил судалгааны одоо энэ төсвийн асуудал бас тодорхой хэмжээгээр танагдсан байгаа. За оншилгоо судалгаанд хамрагчаад портал дээр дүн байхгүй нэгвэл тухайн төрийн захиргааны албаа гэгч маань анх онцлогоо судалгаанд хамрагдахдаа өөрийн регистрийн дугаарыг бүртгүүлсэн байгаа. Тухайн регистрийн дугаар бүртгүүлэхдээ буруу бичсэнтэй холбоотой байх магадлалтай. Энэ бол ганц нэгэн цөөхөн тохиолдолд гарч ирсэн. Та тэгэхээр яг үүнийг бол сонгуульч сургалтын газартай холбогдоод магадлах боломжтой байгаа. За тэр Дундгуй аймгаас оролцогч албан тушаалын тодорхойлолт боловсруулах журам шинжлэхдэггүй гэсэн байна. За мэдээж бид нар чадамжийн өрөөнийхөө онцлогоо судалгаанд үндэслээд холбогдох одоо байгууллагуудтай сургалтын агуулга хөтөлбөрийн талаар ярилцж байгаа. За мөн түүнчлэн албан тушаалын тодорхойлолт боловсруулах, за сонгон шалгаруулах, шатлан дэвшүүлэх, журам боловсруулах журмуудаа бүгднгийн одоо энэ чадамжийнхаа энэ шинжилэн баталсан чадамжийнхаа өрөөнтэйг нийцүүлэн өөрчлөх ажлуудыг хийгээд явж байгаа. За энэ ажлууд маань бол төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулагдаад, за төрийн албаны тухай хууль заасныхаа дагуу засгийн газраас холбогдох саналыг авч зөвшөлдсөний үндсэн дээр хэнийгээ эцэлж батлаж явнаа. Тэгэхээр бол энэ албан чадамжийн хүрээний шалгуур үзүүлэлтүүдийг бол одоо албан тушаалын тодорхойлолтод бол оруулаад явнаа. Ер нь бол цааш. Яг аймагаар шаардлагатай гэж үзвэл үүнийг бол нийтэд тавих бол бүрэн боломжтой байгаа. Эхний ээлжинд бол нийт улсын дунджийг бол байршлалын хувьд болохоор зөвхөн нийслэл, аймаг, сум гэсэн 3 категорид хуваагаад тавьсан байгаа. За энэ онцлогоо судалгааны нэгдсэн дүгнэлт маань болохоор аймагаар бол гарцсан байгаа. За энэ онцлогоо судалгаатай холбоотой мэдээллийг болохоор та бүхэн сонирхож үзвэл улсын дундажийг сонирхож үзвэл төрийн албаны зөвлөлийн захин хуудас руу орж үзээд төрийн албаны мэдээлэл тайлангийн портал гэдэг цэс байгаа. Тэр лөө ороод үзвэл харах боломжтой байгаа. За мөн 7-4-10-ын сургалтын талаарх мэдээ тавихтаа захин хуудсан дээр тухайн холбоосуудыг болоод харах заавруудыг бол тавьж байна. Төрийн үйлчлэгээний албан хаагчдад албан тушаалын тодорхойлолт байдаггүй гэж энэ хөдөлмөрийн хуулийн дээр ажлын байрны тодорхойлолт гэдээ орчихсон. Төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтын жишгээр төрийн үйлчлэгээний одоо гүйцэтгэх албан хаагчдын албан тушаалын тодорхойлолттой байхыг бол үгүйсэхгүй. Ийм зохицуулт бас байгаа. За ингээд өнөөдрийн 7-4-10 сургалтанд бас амжилттай оролцож өөрсдийнхөө санал бодлыг бас захимаар илгээж мэдээлэлтэй зарим нь одоо бүрэн дүүрэн танилцсан та бүхэнд
талархаж байна. Ирэх 7 хоногийн 4 дахь өдөр эргээд уулзна. Хувийн хэрэг энэ одоо хэрхэн бөглөх анкетыг одоо хэрхэн цааш нь дэлгэрэнгүй болгох чиглэлээр ийм сургалтууд явна гэж ойлгож байгаа. Одоо ингээ Улаанбаатарт 10 цаг 57 минут болж байна. Өнөөдрийнхөө 7-4-10 сургалтын мэдээллийг үгээр өндөрлөж, за энэ санал болж ирж байгаа зүйлийг бол бид нэгтгэж түрүүний хэлсэнчлэнгээр холбогдох байгууллага албан тушаалтанд нь уламжлах болно. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд талархаж байна. Энэ удаагийнхаа сургалтыг үгээр өндөрлөе. За сургалт мэдээлэлд бас мэдээлэл өгч оролцсон төрийн албаны зөвлөлийн гишүүн Төгс Цэнгэл дарга, за сонгон шалгаруулалтын газрын дарга Алтан Багандаан талархж байгаагаа илэрхийлье. Дашрамд бас одоо энэ захим сургалтыг явуулах нөхцөл бололцоог хангасан төрийн албаны зөвлөлийн мэдээлэл технологийн ажилтнууд, аймаг нийслэл сум орон нутагт байж байгаа яам агентлагт ажиллаж байгаа энэ албан хаагчдад бас талархал илэрхийлье. За баярлалаа.